За 71 дугаар бодлого нь болохоор бодит хэсэг нь 4 байдаг. Хурам хэсэг нь хас 6 байдаг. Комплекстэй болоорой гэж. Тэгээ комплекс тоо маань x-тэй нэмэх нь i-ээр хэлбэртэй. Тэгэхээр энэ комплекс тооны бодит хэсэг гэдэг нь x, хурам хэсэг нь болохоор i-ийн өмнөх энэ y хэлж байгаа. Тэгэхээр бүдрэг комплекс тоо болохоор бодит хэсэг гэдэг маань x нь 4 юм байна. Хурам хэсэг нь болохоор хасах 6. Тэгэхээр манай хариу нь 4-өөс хасах нь 6 юм байна. За комсток хэлбэрчлээрэй гэж. За нэг зүгээр хаалтаа задлал та үржүүлж амжихад үржүүл чинь. Тэгэхээр 2-оос хасах нь i. Үржүүлэхээр 10-аас хасах нь 5i, нэмэх нь 8i, хасах нь 4i квадрат. 10 гэдэг сөдөрчтэй эмэгтэхээр энэ маань 3i, хасах нь 4-ийг хүчин i квадрат нь хасах 1. Тэгэхээр эндээс 10 дээр нэмэх нь 3i, хасахын нэмэх 4-гээд 3i дээр нэмэх нь 14 бахнэ. За энэ функцийн 2 дугаар ирэмбий уламжлал. Тэгэхээр 2 удаа уламжлаа гэсэн. За синус x-с уламжлахаар косинус x, хасах нь 2x уламжлал 2. За 2 дугаар ирэмбий уламжлал гэсэн учраас бүгдээр нь уламжлал авсан хариунаасаа дахиад уламжлал авна гэсэн үг. Косинус x-ийн уламжлал хасах синус x, тогтмол танил уламжлалыг буюу манай хариу хасах синус x ахнэ. За энэ функцийн энцэг татсан шүргч чулууны тэгшлэг бичээрэй гэж. Тэгэхээр надаа ингээ x0 маань 4-ний π гэж өгсөн. За y0 олохын тулд бүгдээрээ x-ийн хооронд 4-ний π орлуулна. Тэгэхээр 5-45-д 1. За тэгэхээр одоо бүгдээрээ 4-ний π байхад 1 гэсэн зэг татсан шүүгч чулууныг бичих даа гэсэн үг. Тэгэхээр надад налалт хэрэгтэй. Налалтай болохын тулд функцээсээ уламжлал аваад танкс x-ийн уламжлал маань 1-ийг бахна косинус квадрат x. Тэгээд 4-ний π цэг дээр буюу 4-ний π-г орлууллаа. Косинус квадрат x-ийн хооронд 45. Гэсэн косинус 45 градус утга нь 2-ны язууд 2 учраас энэ 1 квадрат. Тэгэхээр 1-ийг хуваах нь 4-ний язууд 2-ын квадрат 2. Тэгэхээр ногдор нь 2 гарах нэ. За тэгэхээр шүүгч чулууны бүгд яаж шийдвэрлэх гэж y-ийн цууныг f(x) функц өгдөөд тэгэхэд x0 y0 гэсэн зэг татсан шүүгч чулууныг бичнэ гэвэл уламжлал аваад тэгээд эндээ x0 зэгээ орлуулахаар манай шулууны налалт гарч ирнэ. Тэгээд яаж бичдэг лээ гэсэн чинь за x-с нь x0-ыг хасаад y-с нь y0-ыг хасаад тэгээд энд үржих нь налалтна. За энэ бол манай шүргчлэл шүү дээ. За тэгэхээр манайх 4-ний π ба 1 гэсэн зэг татсан. Тэгэхээр y-с нь 1-ийг хасаад x-с нь 4-ний π хасаад манай налалт нь хэд гарч ийнэ гэсэн чинь 2 гарч байгаа. Тэгэхээр энэ 2. Тэгэхээр энд маань y-ийн тэнцүү 2x-с хасах нь π-г бах нь 2, хасах 1 маань тэнцвэртэй хашаагдаа нэмэх 1. За 75-ны эндээс интеграл авна. За хин орлуулга хийх юм байна. За синус x-тэй нэмэх нь 1-ийг бүгдээрээ a гэдээ орлуулж. За хоёр талаас нь бүгдээрээ дифференциал авъя. За уламжлал гэсэн үгтэй. Тэгэхээр синус x-с уламжлахаар косинус x 1-ийн уламжлалыг тэгээд dx нэмэх нь a-гаас уламжлахаар 1 тэгээд dA. Тэгэхээр би одоо энэ юу гэж орлуулах юм бэ гэж косинус x dx гэдэг бол dA юм байна. Синус x-тэй нэмэх нь болохоор a. Тэгэхээр би 1-ийг бах нь a-гаас интеграл авна гэсэн үг. 1-ийг бах нь a-гаас интеграл авахаар l-ийн a болно. За тодорхой биш интеграл учраас нэмэх нь тогтмолтой. Тэгэхээр эндээс натурал төрөм a-гийн оронд би синус x-тэй нэмэх нь 1-ийг орлуулад нэмэх нь c. За энэ болохоор муутхан тодорхой интеграл. Тэгэхээр энэ бүгдээр рационал бутархаага хялбар айлгын бутархааны хэлбэр тавья. Тэхийн тулд хуваараа тэгтээ тэнцвүүлээд x1 2 олоод өртгөн болгон задлаа. За квадраттай бодохоор нэг шийд маань хасах 1, 2 дугаар шийд маань 2. За витийн жирам шалгая. Энэ нэрийг үржүүлэхээр хас 2 байна. Энэ нэрийг нэмээд нэмэх 1 эсрэгээр хоод x коэффициент. За тэгэхээр x-тэй нэмэх нь 4-ийг хуваах нь
манайх яаж задрах вэ гэхээр x-с хасах нь эхний шид нэхэр 2, x-с хасах нь 2 дугаар шид нэхэр хасгасгын нэмэх 1. За тэгэхээр хуваарийн үржир нь x-с 2, x-тэй нэмэх 1 гэсэн хоёр үржин байгаа учраас энд 1 2 5 байхаар задлж чадна тий. Тэгэхээр энэ бүгд x-тэй нэмэх 1 энд x-с 2-ыг өглөө. Тэгээ хүртүүрүүдэд тэнцүүлж байна. Тэгэхээр манай x-тэй нэмэх 4 маань a гүрчин x-тэй нэмэх 1 дээр нэмэх нь b гүрчин x-с 2 байна. Тэгэхээр эндээс x-тэй нэмэх 4 тэнцүү ax дээр нэмэх нь bx нэмэх нь a хасах нь 2b. За энэ тэнцүү байна гэхээр эндээс яг уу гэсэн бүгдээрээ x-ийг хаалгаас гаргахаар a дээр нэмэх нь b нэмэх нь a-гаас нь 2b. Тэгэхээр x өмнөх коэффициент энэ маань энд 1 гэсэн үг те нэгтэй тэнцүү а сул том нь болохоор 4-тэй тэнцүү. Эндээс a дээр нэмэх нь b 1 юм байна. A-гаас хасах нь 2b маань 4-тэй тэнцүү байна. За хооронд хасъя. Тэгэхээр b-гээс хасах нь хасах бэ гэхээр 3b, 1-ээс 4 гэхээр хасах 3. За b-гээ болохоор хасах 1 юм байна. За гэтэл манай a, b хоёрын нийлбэр нэгтэй тэнцүү гэсэн шүү дээ. Эндээс a болохоор 1-ээс хасах нь b буюу 1-ээс хасах нь хасах 1. Хасгын нэмэх 2 боллоо. За ингээ а, b-ээр олсон юм чи манай нөгөө илэрхийлэл маань яаж өөрчлөгдөх вэ гэхээр 2-ыг хуваах нь x-с 2, b-ийг хасах нь x-с 1. За одоо нөгөө олон гишүүнт юу доторхын оронд энийг тавьчих шин. 2-ыг хуваах нь x-с 2, хасах нь 1-ийг хуваах нь x-тэй нэмэх 1. За эндээс интеграл авнаа гэсэн үг. Тэгэхээр эндээс 2-ыг хүчин 1-ийг хуваах нь x-с 2-аас интеграл авахаар натурал граф x-с 2 хасах нь 1-ийг хуваах нь ихээр энэ x-тэй нэмэх 1. За тэгээд бүгдээ тодорхойл интеграл хэмжээний хэлбэрчлэхгүйгээр шууд орлуулчих. За эхлээд дээд хэл 2-ыг хүчин гэд хаалтнаас эхлээд x-ийн 4-ийг тавилаа. Дараа нь x-ийн хооронд ингэжсэн бисээ. Бурууц шүү. Эхлээд дээд хэл 4 тавиад хасах нь дараа нь эндээ доод хэл 3-а тавьчих. Тэгэхээр l 1 хасах нь натурал x-ийн хооронд 1-ийг тавихаар 5 хасах нь l 4. За тэгвэл l-1 маань 0 учраас 2-ыг хүчин l-ийн 2-аас хасах нь l-ийн 5 хасгасгын нэмэх l-ийн 4. За тэгээд төсөөтэй гişүүд эмэгтгэж 2-ыг бүгд ийш оруулжвал натурал ритм 2-ын квадрат буюу 4 нэмэх нь l-ийн 4 хасах нь l-ийн 5. За тэгэхээр энэ хоёр маань адилхан учраас 2 шиг l-ийн 4 хасах нь l-ийн 5. За ийм байж магадгүй эсвэл хэлбэрчилсан байж болно. 2-ыг бүгд ийш оруулж хаад l-ийн 4-ийн квадрат 16 тэгээд ижил суурьтай хооронд хасж байгаа учраас хуваагаад хариу нь гарах нэ. За дараа нь энэ мөрөнд дээр хөрөлсөн төрсийн талбайг олгоно. За манай e тоо маань l-ийн тоо ойролцоогоор 271. За y тэнцүү e гэдэг маань за би e-г тоо энд байгаач 271 буюу энэ тоо x тэнцүү тэг гэдэг маань x тэнцэг y тэнглэг нөгөөх маань энэ. За одоо тэг e-г x-ийг авлаа. Тэгэхээр e-г x-ийг байгуулахаар эндээс x хон 0-ыг тавихаар 1 гарна, 1-ийг тавихаар e гарна, 2-ыг тавихаар e-ийн квадратыг өгсөн явчин тий. Тэгэхээр яг 0-ыг тавихад бол нэгтэй тэнцүү юм байна. 1-ийг авахд яг e юм байна. За 2-ыг авахар ихтэй явчин тий. Буюу манай e-ийн x-ийн график нэг юм. За тэгэхээр одоо би аль төрсөн төлөв болгохоос энд нэг битүү төрс үүссэн байна. За эндээс талбайгаа болохоор x-ийн хэл нь хаанаас аварлаа гэж чинь 0-оос 1 хүртэл. Тэгэхээр эндээс бүгдээрээ хилээ тавихаар x нь 0-оос 1 хүртэл. За манай y тэнцүү y тэнцүү y хэрэг хөвлөгдсөн байгааз дээр нь y гэдэг шулуун нь доор нь y гэсэн функц. За энэ интегралыг бодохоор маань төрсөмөл байна. За y бол тогтмол тамчийн интеграл нь y хүчин x хасах нь y x-с интеграл хэвээр гарчин 0-оос 1 хүртэл. За эхлээд x-ийн хооронд 1-ийг тавилаа. За дараа нь x-ийн хооронд 0-ыг тавилаа. Хасах нь y-ийн 0. За энэ хоёр маань хуваагдчихна. Тэгэхээр хасгах энэ маань 0 л ч гэдэг. Тэгэхээр хасгахын нэмэх гэдэг y-ийн 0 зэрт гараад y-ийн 0 зэрт 1. Тэгэхээр манай талбай нь 1 гарч байна.
За 78-ыг санамсруу үсгч магадтын тархалт хүснэх төр өгчөж математик дундж нь 3 юм бол А бол гэж. За бүгд математик дунджаа яаж олдог вэ гэхээр харгалзах x-ээ харгалзах магадлалаар өөрчилнө. 3-ыг үрчгэн А, нэмэх нь 4-ыг үрчгэн Б. За ингээд манай математик дундж гарах хэрэгтэй. За тэгэхээр эндээс 3А дээр нэмэх нь 4B маань энэ маань 0.6, 3-аас 0.6-аас хар 2.4. За нөгөө талаас энэ нийлбэр маань А дээр B-г нэмээд 0.3 маань нийлбэр 1 гарч байна. Тэгэхээр эндээс 3А дээр нэмэх нь 4B нь 2.4. Эндээс А B-ийн нийлбэр нь 1-ээс 0.3-аас 0.7. За тэнгуут л энийг 3-аар үржлэхээр 3А дээр нэмэх нь 4B тэнцүү 2.4. Тэгээд 3А нэмэх нь 3B тэнцүү 2.1 хооронд насгаар B-ийн тэнцүү 0.3. Миний олгоч А шүү. Тэгэхээр А B-ийн нийлбэр 0.7 юм чинь бүгдээр энд А-га болохоор 0.7-оос 0.3-аас 0.4 байх нэ. За 79. Зоосыг 2 удаа ингээд орхих туршил хийсэн тоогүй одоо буюу сүл талаараа буусан зоосны тоог x гэж тэмдэглэе нэ. Сүл дээрээ буусан зоосны тоог. За би зоосыг 2 удаа хийж байгаа юм чинь огт сүл дээрээ буухгүй болно. Эсвэл 1 удаа сүл дээрээ буусан, эсвэл хоёулаа сүл дээр буусан байх юм боломжтой. За тэгвэл дархлын хүсгтний байгууллага дисперсийг болоорой гэж. За зоосыг 2 удаа хийхэд хоёулаа тоо бууж болно, хоёулаа сүл бууж болно, сүлд ба тоо бууж болно, эсвэл тоо ба сүлд ийм бууж болно. Зоосыг 2 удаа хийж байгаа учраас эхэндээ сүл буух, дараа нь тоо буух, эхлээд тоо буух, сүл буух нь ялгаатай боломж. За тэгэхээр энд ерөөсөө огт нэг ч удаа тоо сүл дээр буусан. Сүл дээр бусгаа сүл дээр огт буугааг өсвч нь аль чинь сүл дээр буугаагүй гэдэг чинь дан тоогоор буусан гэсэн үг тийм. За тэгэхээр эндээс 0 байх үеийн магадлал нь за энд хараалцах магадлалууд олч өрбөл x нь 0 буюу нэг ч удаа буугаагүй, дараа нь x нь 1 гэдэг нь 1 удаа буусан, дараа нь 2 удаа буусан. Энэ гурыг олно л гэсэн. Өрбөл сүл дээр буусан зоосон тоглож байгаа. Тэгэхээр энэ сүлд нь 0 гэхээр ерөөсөө сүлд буугаагүй гэсэн. Тэгэхээр сүлд буугаагүй нэ гэдэг маань энэ 1-оос 4 дотор 1. Дараагийнх нь болохоор 1 удаа сүл дээр буусан гэхээр энэ 2 шиг байна. 4 дотор 2 шиг. А 2 удаа сүл дээр буусан энэ 4 дотор 1 шиг. Тэгэхээр магадлал нь 4-ний 1, энэ 4-ний 2, энэ 4-ний 1 юм байна. За бүгдээр ингэж дисперсийг болоор гэсэн. За дисперсийг яаж олдог вүлээ гэсэн чинь x квадратынхаа математик дунджаас математик дунджийнхаа квадратыг асууж байна. За тэгэхээр эндээс би эхлээд математик дунджаа олноо. За тэгэхээр харгалзах x-ийнхаа утгыг харгалзах магадлалаар нь өрчүүлээд 1-ийг өрчгөн 4-2, нэмэх нь 2-ыг өрчгөн 4-1. За яг доор нь ялгааг нь харуулахын тулд би x квадратынхаа математик дунджийг бичиж. Тэгэхээр харгалзах утгыг нь л квадрат. Нэмэх нь 1-ийн квадратыг өрчгөн 4-2, нэмэх нь 2-ийн квадратыг өрчгөн 4-1. Тэгэхээр эндээс 4-2 дээр 4-2-ийг нэмэхэд 1. Эндээс 4-2 нэмэх нь 4-4. Тэгэхээр 1 бүхэл 2-1 байх нэ. За одоо тэгвэл бүгдээрээ энд манай x квадратын математик дунд чинь 1 бүхэл 2-1, x-ийн математик дунд чинь 1. Тэгэхээр 1 бүхэл 2-1-ээс нэмсэн харин 2-1 юм шүү. Дисперс. За дараа энэ комплекс тооны модулыг олоорой гэж байна. Тэгэхээр энэ комплекс тооны модулыг олно гэдэг нь бүгдээ хосомгоор өрчүүлнэ. 3 дээр нэмэх нь 2i, энийгээ 3 дээр нэмэх нь 2i. Хүртэр 2 хоёулын өрчүүлж явбал хуваарийнхаа хосомгоор өрчүүлж байгаа шүү. Тэгвэл надаа ямар ашигтай гэсэн чинь a-гаас хан b, a дээр нэмэх нь b юм чинь a-гийн квадратаас хан 2i-ийн квадрат. За дээр ингээд гişүд өрчүүлнэ 12, ингээд өрчүүлэхээр 8i, ингээд өрчүүлэхээр 18i, нэмэх нь ингээд өрчүүлэхээр 12i квадрат.
Тэгэхээр 12 дээр нэмэх нь 26i i квадрат чинь хасах 1. Ухаах нь 9-ийн 2-ын квадрат 4 i квадрат маань хасах 1. Тэгээ энэ хоёр хураагдаад дээр нь 26i хуваар дор нь 9-тэй нэмэх нь 4 гэхээр 13 хураагдаад 2i. За тэгсэн чинь манай энэ комплекс тоо маань 2i юм байна. Тэгэхээр комплекс тооны модуль гэдэг маань бодит хэсгийн квадратыг хурам хэсгийн квадратыг нэмээд зурах чинь энэ маань бодит хэсэг байхгүй учраас 0. Тэгэхээр 2 хүртэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ маань юуг илэрхийлж байгаа гэхээрээ 0 бодит хэсэг 0 хурам хэсэг 2. Тэгэхээр x y гээд 0 байхад 2 гэсэн координат хэсэг энэ z. Тэгэхээр модуль гэдэг маань координат ихээс нэмэгдэх зай гээд шууд 2 гэж тавьсан ч болно.